Ихэс хоёр Оксфорд явж байна. Би ер нь Англид ирэхдээ ийм л хүмүүстэй цуг амьдрна гэж төсөлсөн. Оксфорд чи Англид байдаг. Англи чи Оксфордтай. Тэгээ 10 жилийн үдчихэж байгаа хүүхдийн хан бол Оксфордд сурвал ингээл ийм гудмаар явах нь байна. Тэгээ шалгалттай удаас энд шалгалт авдаг гинэ. Ихэс хоёр Оксфорд явж байна. Аавыгаа орхиод аавчлаа. Ясаа аавчлаа та. Аа нажилтай болохоор чи микрофон зүгээр яриач гэсэн чи ярихгүй гинэ. Тэгээ Оксфорд яваад ярина. Оксфордд очиод ярий. Одоохондоо ярмаар байл та өөрөө ярих гинэ. Тийм би заалж одоо хөдлөх гэж байна. Сая гүйж мууж орж ирлээ би тэр. Ярарай хаана явж байна? Чи одоо чи Оксфорд ирээд чи бизнес скул байна. Сая бизнес скул гэж ирээд харж байна. харж байна за. Өөр Юу одоо Ройд Оксфорд хотел. биш дагсаа явцдаг гинэ. Бас Ройд Оксфорд хотел. Тэгээ сарда Доминос. Доминос сонирм байна чам. За бид хоёр жоохон ярьдаг хүн байхгүй ингээд хоёулаа ирсэн байгаа. Гэтэ яах вэ? Ярих гэж хичээнэ. За явцгаая. Бас тэр стат авах. Тийм статио байна. Энэ юу гэдэг юм бол? За чи харъя. За чи дагуулад яв. За ийм том хөшөө байна. Чи хажууд нь очиж авах хэвээр. Нэр нь байна уу минийхөө? Нэр нь байна уу? Нэр нь байна уу? Йоо. За. Ингээд оюутнууд хичээлэн хийж байна. Бизнес скул гинэ. За. Чи Оксфордыг юу н ямар газар юм чи мэдхүү? Юу н? Зөндөө Окстэйсэн. За өөр. Нэр нь Оксфорд. За окей. Чи одоо тэгээ танилцтай. Оксфорд чи Англид байдаг. Англи чи Оксфордтай. Оксфорд чи бас Оксфорд Лондон чи хамт нэг юм байдаг. За. Энэ Оксфордын хамгийн том шөнийн клуб байсан гинэ. Тэгээ даанч нодны хаагдсан гинэ. Одоо тэгээд юу байгаа юм? Bankruptcy болсон гэсэн. Хөрхи Оксфордод клуб ордог хүн байхгүй мó? Дампуураад хаагдсан гэж штэ. Яг university ороод цаг авахгүй. Нэг Оксфордод сурдаг хүмүүс юу юм клуб ордог байхгүй юм те. Оксфордод night club байгуулах хамгийн бүтэхгүй бизнес оноо гэж байна. Чи яг хацныг нөө сансар дээр нөө ресторан тавьдаг шүү дээ гэж хэлсэн. Гэтэ одоо клуб байгаа зү. Бага чи нэг байна. Жишээ цаас тийм үү? Жижигэн газрууд бас байгаа. За. Бас хаяа бас ордог байлгүй. Хичээл амардаг байлгүй. Тэгвэл Лондон ороод клуб болчихсон юм болов уу? Оксфордын автобуснуудны цэнхэр өнгөтэй, цэнхэр цагаан өнгөтэй юм байна. Тийм саарал. Тэгээ автобуснууд бүгдээ электрик гэсэн. За ямар гоё электрикал автобуснуудтай. Гинэ. Юу манай Лондонгийн юу явж штэ. Утасны бүхэг явж штэ. Фон бут маань. Grand opening. Нөгөө дискаунт өгч байгаа. Тэгж гин үү? За. За энэ шиг гоё гол харагдах гэж яг шиг байна. Ямар гоё харагдах юм бэ? Одоо энэ шинэ газар ирэхээр бүх юм нь гоё харагтаа. Ямар гоё касл вэ гэж харсан чинь шорон байсан байж магадгүй шүү гинэ. Гуглж байгаа оруулнаа. Нэг юм хийл байна. Ямар учиртай хийл байсан. Юм болоо манай хүүхд эндээс өнгөрүүл гоё өнгөрөх нэ л гэж. Тиймэрхүү юм ярьж. Тийм үү?
За шивээ. За. Нэг товч тодорхой бичлэг болж ий дөө нөгөө олон юм ярьдаг хүн байхгүй. Араас нь Юу вэ? Oxford Castle and Prison. Угаасаа Award-winning prison attraction. байсан үнэн л байна л та энэ дээр үсэ. Ямар гоё шорон бэ? Ямар Доктор нь бол нөгөө мяа л та. ямар царай Ган тал нь гоё харагдаж байгаа. Гэтэ дотор тал нь мяа. доторх нь яах гэж. Prison нь мяа. Энэ нөө escape room байд юм уу? Team escape room уу? Байдаг л хта тийм сэдвтэй. Энэ бол ер нь Оксфордын төв талбай гэж байна. Одоо эн чинь нэг юм яагаад гэж тий жигсаал байна тий. Жигсаал мисаал юм болоод л аш. Дуулах нь дуулж байна, жагсаж байна, юм л болж байна төв талбай дээр. Тий юм идэх гэж байна. Watch how the baby come arrive. I'ma tell them come. So the Нэг юм тавар байна. Үгсфордын гудамжээ. Town hall нөө за. Энэ Christchurch гэсэн үү? Christchurch гэдэг бас коллеж гинэ. Энэ орохын тулд мөнгө төлдөг юм чинь гаднаас нь гарч. Жишээ орох юм энэ коллеж руу. Мэдгүй юу? Цайз мэд шил коллеж байна энэ одоо. Ишигээ ингээл орчмоор л. Тэр цаана сүртэй. Юу Энэ юунд Энэ бас нэг коллеж гэсэн. Ингээд коллеж дээрээ өөрөө штийгсэн. юунд юм том чи нэг дэшээ авч Ер нь ч тэгэл тойрол бахан сургууль коллежууд оюутнууд л амьдардаг газар байна да минийхөө. чи аврал Аврал орчих юм байна. тойлсон. Чулуу тавиад аврал золооштой. Энэ хаалгууд юу гэж тойжлаад байгаа юм. За. Ой. За. Нөгөө коллеж чи энэ талаас ингэж харагдсан юм. Гоё харагдчих. 100 ингээд цэцэг мэцэг нуурахчаар ийшээ бүр гоё харагддаг гинэ. Кино. Ийшээ ингээ гоё. Бас газар ах шиг байна. Одоо энэ ингээд мод зодны чинь навч нуурахчаар ер нь тэгэл сүртэй харагдах. Нэр ээж. За яасан. Хажийн чи нөгөө нэг пазл штэ дөрөв өдөрлөө. Тэгсэн хоёулаа пазл хийсэн те. Тийм Моднуудын пазл хийсэн те. Үнтэй. Энэ ардаа ингээд барилгаар нь ингээд юу урагчиж. Мод нь урагчиж. Зам болохоор гоё навч нь ургаад гоё харагддаг нэ. Яа бас энэ нэгж штэ. Тийм байна. Тэнд бас байна. Энэ коллеж хөл бөмбөгийн байна. За ингэж байна. Тийшээгээ болохоор гол байгаа. Тэр голоор болохоор Cambridge, Oxford-ийн оюутнууд ингээд каякаар ингээд өрсөлддөг тийм юу байдаг гэж юм. Training энэ бодол тийш юм шиг байна. Тийм. Завнууд харагдаад тэгээд тэр голоороо ингээд явдаг гэж юм. Ийшээ болохоор хөл бөмбөгийнхэн талбай байгаа гэж юм. Sorry. Та нөгөө Christchurch College чинь юу гинэ? Хөл бөмбөгийн талбай гэж байна. Зя. Үргэлжлүүлээд явцгаая. За үзэгчтэй энэ ингээд 500 жилийн өмнөх хашаа байна. Зоглоо мэдхгүй. Гэхдээ ер нь барилгууд нь 400, 500, 200, 500 арай худлаач чуу. 500 байгаа. Тийм олон зуун жилийн настай барилгуудаа ингэж их авчиж тордож сайхан авч явж ин да. За resolution амар хуучин. Амар хуучаа. Гэхдээ доторхоо эднэр чинь ингээ гоё засаад янзлаад айгуу тийм аятайхан байлгаж байгаа ш тэ. Аа.
Тэг яг ингээд нөгөө үзмэр болоод үлдчихээгүй дотор нь ингээд стил ашиглаад байгаа гэхээр тий. Сая нөгөө Манчестер Оксфорд хоёрын оюутнууд нь Ровингороо өсөлддөг гэсэн чинь Harry Potter шиг санагдал. Sorry. Энэ Saint Mary Church гинэ. Та нарт яг адилхан харагдаж байна. Гэхдээ өөр барилга заяа гинэ. Түрүүний Christchurch биш аа. Тэр дээр нэг хүмүүс ивчдэг. Гэвч тэр нэг тэнд байгаа юм биш үү? Тийм байна юм. Оксфордын гудамж ингэж харагдаж байна да. Down University дод. Дан University нот. Энэ дотор тоглолтууд болдог гэсэн үү? Тий. Энэ номын сан юм байна. Би сайн нэрийн тогтоосон гоо гэхдээ яг Radcliffe camera. Юу нэг айгүй их туур хийж явж байгаа хүүхдүүд замд таарж гин. Тэгээ бас нэг асуулт. Чи нөгөө хоол авахгүй гэсэн. Йоо, манай хүүхд өлсөд заа яаж байгаа тэгчих юм хөө та. Түрүүнээс хойш хоол нэхэл яваадах юм. Гоё юм газар үзээд хийл та гин. Nice. Шокоярд юм байна. Хин чин багтах юм хараа. Чи хажууд нь зогсдоо хэр жижиг нь харал. Ийм жижиг цаах байна. Гэтэ бичлэгэн дээр жоохон боломжийн юм шиг харагдаад байна л да. Яг нүдээр харахаар айгүй жижигэн байна заа юу хүмүүсээ яд. Гэтэ энэ ингээд агаар орох юм уу даа л гэмээр. Одоо би ер нь Англид ирэхдээ ийм л хүмүүстэй цуг амьдрна гэж төсөлсөн. Ийм өндөр ингээд гоё ус мөстэй те ингээл ийм болтомолтой өмсч хүмүүстэй те тэгжил би төсөлсөн. Тэгсэн чинь Лондонгийн амьдрал юусоо тийм биш байгаа. Оксфорд, Кембриж хавцаал ийм хүмүүс байх шиг байна. Тэгэл ийм хаалга маалга ингээд солихгүй те ингээд иймэр нь байлгаж байлгаад. Энэ ингээ айгу хөөрхөн годамж байна. Энд нэг юм. Ишигээ маркет аваад шиг байна те дутгшоогоо. Тий, одоо энэ covered market. Covered market. 250 жилийн хүүхдээ энэ жил 250. 250 жилийн одоо ингэсэн штэ. Маркет гинэ. Тэгэл дээр үед энэгээр нөгөө дээр үеийнхэн палажуудыг өмсөл бэл гээд нөгөө юу Beauty and the Beast их шиг тийм палаж өмсөл энэгээрээ яваал гэсэн. Талхан аваалаад. Рочтагаа зугаасаа Тийм байна. Wrap гэж. та газрууд юм. Их л гоё амттай юм шиг байна тий. Панины wrap. Амар гоё яг. Хямдхан. If it's fast, if it's good and cheap, it takes a long time. Яа. Энэ цэцэг гэсэн чинь юу яадаг гинэ? Оксфордын оюутнууд нь шалгалтаа өгтөө эхний шалгалтандаа орохдоо ингэртэй энэ цэцэг биш юм уу? Яг бүр тусгай цэцэг байд юм уу те? Ямар цэцэг л вэ? Би зүгээр өнгөн л цагаан байх юм бол гэж бодсон. За тэгсэн чинь ингэдэг гинэ. Энэ цагаан нь болохоор эхний шалгалтандаа ирж байгаа оюутнууд ингээ энэс нэг шигтийг ингээд ингэртэй зурцсан байдаг. Ааха. Тэгэнгүүт хоёр пас болохоор яг энэ цэцгийн хань За чиний яриа сонсохгүй ч магадгүй. Эхний шалгалтандаа ирэхдээ яг энэ цэцэгний цагаан өнгөтэйг нь ингэртэй зүгээд шалгалтандаа орноо. За хоёр дахь болон дундах шалгалтуудаа ягаан өнгөтэй цэцэг ингэртэй зүгээ тэр нэрээ харагдахгүй байх юм. Гэхдээ ягаан өнгөтэй цэцэг юм уу дээр биш. Яг энэний ягаан өнгөтэйгөө зүгээд шалгалтандаа ороод тэнгүүтээ хамгийн сүүлчийн шалгалтандаа болохоор юу улаан өнгөтэйг нь зүгээ тэгээ шалгалтуудаа өгөөд дуустдаг гинэ.
Тэгээ шалгалтандаа орохдоо нөгөө нэг гаунуудаа өмсдөг гинэ зураг олж оруулнаа. Тэгээд шалгалтаа өгдөг гэж байна. Бас их уламжлалтай юм аа. Бид нар нөгөө нэг үсээ зангиддаг шиг юм болох шивтэй. Үсээ зангидаа шалгалтандаа ороод юм. Эргэс ингээд ийм цам цаваад өмсөөлүүлчихөө гэдэг. Юу? Чамд ингээд ийм цам цаваад өмсөөлүүлчихөө. Үгүй юу. Тавалсан. За ингээд бас нэг л коллеж л ах шиг байна дөө. Сүүлдээ амар за банд өөх шиг. Trinity College гинэ. University of Oxford-ыг дагаад ер нь ингээд дагалдан коллежууд нь 30 хэдэн коллеж байдаг гэсэн тий. Бараг 40 коллеж. Тэгээ ингээд энэ коллежууд нь ингээд тойроод дагаад байж байгаа юм байна. За энэ бол бас бүтээн байгуулагчдын толгойнууд. За мэдгүй бодлаарч аа шүү. Энэ музей гэнэ. За түүхийн музей юм байна. За энэ болохоор Sheldonian театр гэдэг театр. Sheldonian театр буюу театр юм байна. Энэ театр дотор оюутнуудын төгсөл мөксөл болдог гинэ. Энэ бас нэг номын сан байна. Western Library. Ой шорж болох юм уу? Гаднаас харсаар байгаа. Дотог шон орж болох юм уу? Тэгээ 10 жилийн үдчихэж байгаа хүүхдтэй хам бол Оксфордд сурвал ингээл ийм гудмаар явах нь байна. Одоо үеийн хүүхдүүд гэхдээ ерөөсөө юу яхаа бэлдсэн бэл тээ. Harry Potter үзсэн бэлдсэн бэл шүү дээ. Эрхэс Harry Potter гэсэн чи юу вэ гэсэн. Би хоёр хүүхдэд тавьчих ямар аимшиг юм. Нэхтэйсэн тавьчих. Энд яг одоо ер нь хөгшчүүлийн л кино болцсон юм байл шүү дээ. Harry Potter ч 30 жилийн өмнө. Ремейк хийж байгаа гэсэн шүү дээ. Harry Potter уу? За. Би тэгэл нэг иймэрхүү Английн газруудаар явхаараа дандаа дотроо Harry Potter-ыг төсөөлөөл явж идэг шүү дээ. Quiet Please гинэ. Энэ юу гэлээ? Театр гэлөө? Театр нь өнгөрцөн. Одоо энэ ингээл янз янз скуулууд байгаа тийм драма тийм. За энэ юу юм бэ? Түүхийнх хэлний метафизикийн гэд ингээ юунууд байна. Департаментууд байна гэх юм уу? Ингээд ийм том юун дотор квадрат юм дотор ингээд департаментууд нь байх шиг байна. Тэр болохоор номын сан нь библиотека гэж чиж философи ёо сая Монгол англи хоёр хойлох гэж чи өгөөд философи гэх. Ингээд юм юу? Nice. Гой маа. Нөгөө тийм байна. Нөгөө талаас нь харсан. Одоо ингээд тойроод номын сангийнх нь нөгөө тал нь юм биш үү дээ. ертөнцийн хаана яваад байгаагаа мэдхгүй. Ингээд Bodleian Libraries гэдэг ингээд юм байна. Доторх нь ингэж харагддаг байх нь биш үү? Зарим баяа дуу танай коллеж яваад манайхаар. Энэ одоо Slytherin-ийнх байна аж шиг дээ нөгөө. Наашаа минь хөө. Harry Potter дээр 4 хаус байдаг да тэрэн шиг ингээд коллежууд нь ингээд хуваагдаад хоорондоо амар өсөлтөд юу гэдэг юм бэ? Би тийгээсээ энийг харчаад Slytherin байна. Аль нь гэж яриа. Нэг тийч Slytherin тийм нэг Gryffindor аль нь юу гэж. За Gryffindor бол нэг тийм баатар л гэх юм байгаа. Бас Тэ. 11 бас 11. Бас 11 байна уу? Тэгэх юм бол 22. Тэгэх юм бол 22 коллеж байна. За. Тэр ингээ New College гэсэн байгаа байхгүй юу? Гэхдээ энэ ерөөсөө ч New биш. 1400 он мөн гэхээр ер нь яг үндэ бол Old College.
Би чанд яаж би ч. Чи яасан гэнэ? Би яаж нөгөө машинаар хуушаа ингэж утсан чи. New college. Шин college. Хуучаа. Энэ ингээд хоёр байшиг холбосон гүүр байна. Надад сая инсайдер мэдээлэл ирлээ. Коллежууд нь дотроо байна штэ. Ерөнхийдөө нэг тийм хэсэгтэй гинэ тэнд нь ингээ яадаг вэ гэсэн чинь шоудаж болдог, гууж болдог, бар мартай, дискодж болдог. Тэгснээ ингээд доторх ингээ уух муух юм вино минон ингээд үнгүү ингээд тэрийгэ захиалаад найзаараа байж болдгийн гинэ. Тэгснээ зарим ингээ коллеж нь ингээ дотроо виньярд норттай ингээд виноны агуулах магуулхтай байж мэждэг гэж юм. Тэгээ ингээд юу юм уу тэгээд оюутнуудаа тэгээ ууж муухаар л тийм эндээс ахаа уучихгүй дөө гэж сайхан тухтай тий. Өглөө босоод номын сан хажууд нь байна. Тэгээ дотроо амьдэр чин ангируугаа орчин уугаад гоцрон моцрон гэх юм бол яахгүй нэ штэ. Тэр гурав хоолуултай. Тэгээ байдаг гэж юм. Trinity College гэдэг газрын Яг нөгөө Oxford University ойрхон байгаа мó орой. Oxford University ойрхон байна. Чи ингээл Oxford University өөрийнхөө коллежуудаар яваад байгаа шүү дээ. Харин тийм яаж нөгөө тийм Main University ханаага? Main University ханаага бэ? Тийм байхгүй. Main Oxford University гэж байхгүй миний хүн чи ингээд бүх коллежууд ингээд нийлээд University of Oxford. Тэг чи ингээд яваал байна. Ойлгосноо? Аха. Ямар хөөрхөн дээр үеийн ингээд Английн кинон дэр гардаг шиг байшин бай тий. Тийм коттеж хаус шиг. Би ингээ гайхаад байдсан шүү дээ. Өндөрлөх хүмүүс баймаар гэдгийг тэгээ ингээд цонх моо хаалга маалга ягаад юм жижигхэн байгаад идэм бол тэгсэн ингээд нөгөө Купер илүү нэг жижиг машин байдаг шүү дээ. Дээр үе музейд очиж харсан ч амар жижиг хаалга маалгатай би тэгээд эдрээсэл жижиг хүмүүс байсан юм болоо. Тийм би тэгээ гайхаад Миний Купер. Тийм амар жижигхэн. Тэгээ энэ өндөр хүмүүсчүүд яаж багсдаг байсан юм бол гайхаад. Эсвэл дээр үесээ жижигхэн бай. Тэр хаалга маалгаад ямар намхан энэ тэр урдуур өнгөрч байгаа хүмүүсийг хар тонгоож орох юм хаашаа. Гэж мэж бодож матсан байдаг юм аа би. Чи тийшээ очиж огстой ийм жижигхэн бариултай тэгээ ийм жижигхэн хаалгатай байж ах юм байна. Яг ч нөгөө ой чи нөгөө ингэж яа чадахгүй байна. Яа чадахгүй байна. Уучиг шиг. Апа. Чадахгүй яа. Энэ Cable College юм байна. Энэ гоё дотор нь орж үзэх боломжийг олгож байгаад баярлалаа. Энэ дотор яагаад ч юм шивэн жирэхгүй болохгүй юм шиг байгаа. Хамгийн урт үргэлжилсэн мозаик. Энэ хан дээр байгаа мозаикууд нь Английн хамгийн урт үргэлжилсэн мозаик. Энд ихтэй шивэн жирсэн ч гэсэн тэг чанга сонсогдоод шүү дээ. Энэ үтэлбэрлэлийн өрөө. Энэ монолог гэдэг ултралтай пейнтинг тэгээд 1800 онд хийлгэг. 20-р оны хэлбэрийн болов бүх айл энэ зургийн хөлбөр гэртээ бэлддэг гэсэн. Тэгээд энэ л манай коллеж хамгийн өндөр зүйл. Энд ихтэй яг ингээд татаад гарсан чинь юм мөнстэй амар зурсан биш харцсан марцсан юм уу? Гэрэл хасж байгаа юм шиг зурсан. Тэр бас их үзлэг. Nice. 1800 онд баригдсан гинэ Cable College. Тэгээд өвсөн дээр гიშгэж болохгүй зөвхөн багш нар л өвсөн дээр гიშгэж болдог гэж шүү. Та нар ирээд өвсөн дээр гიშгэтэй баг. Зундаа гიშгэж болно. Зундаа л гიშгэж болдог гэж байна. Бэж Болохгүй. ёо. Энэ хоолных нь заална гинэ. Тэгээ ингээ харсан чинь хартаа. Яг юу шүү дээ.
Harry Potter тэр ингээ нөгөө нэг юугаараа ингээ хуваагдаж суучдаг штэ Gryffindor, Slytherin энэ гээд тэгсэн ингээ дээдлийнх нь ингээ нөгөө нэг сүнс мүсүүд нисээд байдаг та. Тэрэн шиг харагдчихсан. Тэгээ шалгалтай үедээ энд шалгалт тавьдаг гинэ. Тэг 7-ны 3 өдөр ингээд юу яадаг гинэ? Formal dinner гэж болдог гинэ. Тэнгүүт ингээ оюутнууд нь бүр айгүй гоё formal хувцсмсөөд зангам ингээ зүгж мүгээд тэгээд хоолойддаг гэж байна. Өстой гоё юм байна. Энэ нөгөө hangout хийдэг үү? Пиано гэж яах шиг байна. Балконтай ингээд hangout хийгээд. Энэ St. John's College гэдэг нь хамгийн баян коллеж нэгнэ. 500 гаруй сая паундын хөрөнгөтэй гинэ. Энэ коллежууд дотроо бас баян коллеж, ядуу коллеж гэж байгаа гинэ. Бас ялгаатай юм байна. Тэгээд эртнээсээ лорд мордууд нь дээр үесээ өсгөн байгуулсан бол жоохон баян, сүүлийн үеэр өгөө жоохон тэмэрлүү юм гэж ойлголоо. Random hotel болохоор бас галзтай. Телевизийн шоунууд бас энэ зураг авсан. Тэгэхээр нөө англичууд нөөстэй аягүй сайн мэддэг л. Энэ болохоор нөгөө манай энэ хотод байгаа хамгийн one of the oldest things we have is currently the 1900 он. Watch Tower. 1000 он ч гинэ 900 он гинэ хамгийн хөгшин зөөл гэж. Гэхдээ нөгөө сонсогдох байгаах гэж боддог. Хамгийн хуучин зөөл. Энэ байшин чинь бүр юу юм ш тэ. Энэ болохоор яг хуучин Oxford яг ийм хүмүүс байсан гэж төсөөлж байна. Эртний Оксфордын байсан гэж төсөөлж байна. Гинэ. За. Энэ бизи гудамж байна. Юм уу гэдэг нэлээд олон хэдэн хүмүүс байдаг. Энэ зургийн дууд хатан хаамаа Эйнштейн зураг байгаа гинэ. Жохон олж харахгүй. Энэ болохоор нөө Boris Johnson. Boris Johnson. Тереза байна, Далай лам байна. Хатан байна. Энэ ингээд энэ Оксфорд үнэн одоо гişүүд байсан хүмүүсийн зургууд гэсэн шүү дээ. Committee member гэсэн. Үнэн дебет явдаг газар нь энэ гинэ. Гэтэ одоо хаалтаа гэж. Сая баахан сонирхолтой газар явлаад actually бүр дотор нь орж үзлээ. Чам сонирхолтой байв уу? Сонирхолтой байсан. Энэ сандлыг би санаж байна. Найзуудтайгаа ирэхдээ ингээд яаж суухаа учраа ерөөсөө олохгүй байсан. Яг зогсох уу? Чи ингээд зогсох юм уу, суух юм уу? Яг яах вэ?
Permanent. Нэр 100% загснаас арай дээр. Арай жоохон улаа жоохон амрах юм байна. Harry Potter-ын дэлгүүр байна. Та нарт мерчүүдийг нь харуулъя. Энэ бол ингээд тоглоомон юунууд нь байна? Юу гэдэг лээ? Тэгээд цасан бөмбөлгнүүд байна. Энэ Harry Potter-ийн чинь шар шувуу нь 2.18 гэж байна. Манай хатан хааны корги. Хатан хааны хамгаалагч. Энэ хааны юу? Энэ хааныг ер нь тоож байгаа юм байна уу? Стил хатан хааны л юмнууд байгаа гэх юм. Лондонд явж байхдаа нэг юм Gryffindor-ын улаан оролт малгай авсан. Тэгээд яг үнэндээ хүн өмсдөг юм бэлээ. Эрхэст очсон. Эрхэст тэгээ Harry Potter-ын фэн биш болохоор тэгээд өмсөхгүй тэгээ манай гэрт байгаа. Хүн ер нь явж доллар оролт малгай гал өмсдөг юм бэлээ. Тэр ийм гоё авч виногоо ийм дотор уумаар юм уу? Сүртэй. Би бүр виногоо уух гэдэг наасна. 50 паунд гэдэг. За nice. Гоё дэлгүүр байлаа. Slytherin. За цаг оройны 5 цаг 40 минут болж байна. Ихээс үнэхээр ядарсан байна. Ядарсан яг л 3 цаг паст нөө павнер яриад цаг үргэлж. 3 цаг пабн дотор амар их юм ярьж цаг үрсэн гинэ. Миний хөө том хүмүүс ч юм ярихаар цаг үрдэхгүй байхгүй юу да. Тий л ядарчлаа тий. За sorry. Тэгээ хайраад ирчихгүй үнт та миний хөө. Маргааш бассейнтай тий. Жах ууртай л ах. За бай.